За мэдээж аав ээжгүй өсөх тийм ч амаргүй те олон хүмүүс элдв үгээр гадуурхан тэгэхээр зүрх сэтгэл хаалттай болсон байж болно. Тэгэхээр ямар нэгэн байдлаар аавын хайр буюу эрэгтэй хүнээс орж ирэх хайр энергийг блоклоод хаагаад байж болно. Учир нь байсан ч байгаагүй учраас би мэдхгүй байсан ч магадгүй яаж гэдгийг мэддэхгүй учраас гэж байгаа хэрэг те. Тэгэхээр би тань ямар хэцүү байгааг ойлгож байна. Гэтэ гаднаас ямар ч эрэгтэй хүн байсан үнийг нөхөх боломжгүй. Харин анхаарлаа та өөртөө хандуулаад, өөрийгөө услаад, өөртөө зөөлөн хандаад, дотоод сэтгэлээ услаад үзээрэй. Тэгээд та бол хайр татам нэгэн. Энэ бол яг үнэндээ бодит үнэн. Тэгэхээр яаж энэ өөрийгөө хайрлах вэ? Өөрийгөө байгаар нь хүлээн зөвшөөрөх вэ? Тэр дотн дулаан инх тун хайрын мэдрэмжийг өөртөө хэрхэн өгөх вэ те? Тэгэхээр зүрхэн дээрээ анхаарлаа хандуулаад, амьсгалаа аваад, гаргаад би бол үн цэнтэй хайр татам хүн гэж өөртөө хэлээд өдөр болгон хорон бүр өөртөө зөөлрөөл өөртөөгөө холбоо тогтоогоол агараа. Энэ цагт аяар хайр нь та зөөлрөх болно. Одоогоор зүгээр блоклоод хаачихсан байж болно.